За бид нэр 12 мянган тонн мах улсын нөөцөд бэлдсэн байгаа. Энэ одоо нөөцийн мах бол өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэг сүлжээ дэлгүүр сүлжээгээр л одоо борлогдож эхэлж байгаа. За үүнээс гадна бол цаана бас одоо үйлдвэр аж ахуйн газруудыг агуулхад 10 гаруй мянган тонн мах одоо хадгалагдаж байгаа. За экспортод бол мах гаргахгүй байгаа. Тийм учраас экспортын зорилтоор үйлдвэрлэсэн мах бол мөн одоо тодорхой хэмжээний одоо нөөцүүд үйлдвэр аж ахуйн газрууд дээр байгаа. Ийм учраас бол одоо энэ хавар махны хомсдол үүсэхгүй гэдгийг бол одоо би та бүхэнд бас зориуд мэдэгдэж байна. Гурилын хувьд бол бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхийн эдийг бол гурилын үйлдвэрүүд маань бэлдсэн байгаа. Ингээд үзэхдээ гурил дээр бол бид нэр одоо 3-аас 4.5 сарын тогтвортой ийм одоо нөөцтэй байгаа. За ийм учраас одоо гурилын одоо хэрэгцээ хангамжийн хувьд ч гэсэн бас одоо байдал бол тогтвортой байгаа.